Сайн байна уу хаа? Өнөөдрийн бичлэгээр юу хийх вэ гэхлээр нүрээ яаж арчлах талаар та нартайгаа ярилцсангаа өөрийнхөө одоо нүрээ юугаар арчилдаг вэ? Тэр бүтээгдэхүүнийг танилцуулангаа нүрээ арчлаад юмнаа. Би ингээд өглөөдөр орой гээд нүрээ ингээд арчлаад явдаг хгүй гэсэн чинь өглөөдөр оройгоо арчилсан одоо оройн арчилгаагаа эхлэж байгаа. За хамгийн их болохоор би ингээд гарны шингэн савн заяа. Яагаад би ингээд хамгийн их заяа гарны шингэн савн ашигладаг заяа. Яагаад гэвэл ингээд бохир гараараа нүүрэндээ хурцхэр ингээд нүүрэндээ хүрээд ингээд нүүр ашиглаж штэ бохир гараараа тэгвэл ингээд гарны бохирдол нь болохоор нүүрэн дээр нь ялагдаад ингээд батан баах юм гарах учраас тэрнээс сэргийлэх гэж би гараа ингэж угаадаг заяа. Манайх нэрээ нүүсэн байгаа хонтгор хийнэ заяа. Маргааш юм уу эсвэл өнөөдөр орой ч юм уу тийм. Ийм амар хөөсөртэй нэр таа. Алчаас. Одоо бүр усан бүрэлдэхүүн амар хөөсөрнө. Ингээ хөөсрөө явчихдаг. Амар гоё нэртэй. Тэгээд түрүүний ингээд өдрийнхөө арчилгаагаа хийжээ. Өдрийн арчилгаагаа хийжээд ингээд байж байгаа юу? Би тэ арай л нүүрний арчилгаа хийгээд. Гэтэ яг гоё арай болж байгаа юм шүү дээ. Одоо шүдээ байна. Би ингээд руу гараа угааж одоо шүдээ өгнө. Би ингээд шүдээ угааж байгаа шүү дээ. Тэнгүүд би ингээд коллегит гэдэг ийм ашигладаг заяа. Тэгээд би амар сойдоо заавал нь оргож иж ингээд шүдээ угаадаг заяа. Тэгэхгүй бол чаддаг юм аа. Шүдээ угаачлаа. За одоо энийг шилээ. Би ингээд нүүрний хөөсөн савн заяа. Нүүр ингээд ялал угаад юм шиг байгаа юм. Тийм. Сэнчи амар сонио ган гүнэртдэг заяа. Амар сонио.
Тэсний хүүхдийн ангууд үрддэг. Би ихлий нүүр усаар зайлж байгаад энийг угаадаг байхгүй юу? Энэгээр угаадаг байхгүй юу? Тэгээд ингээд одоо усаар зайлаа нүүр угааж өнгөх хамаагүй амар идэв юм аа. Тэгээд усаар зайлчаад ирэхэд болцсон. Нүүр усаар зайлчлаа одоо цавгаараа нүүрөө угаая. Дэлхийд татаач. Тэгээд ямарч нэг гагууд өртөж байгаа байхгүй та нарт өнөртөж юм өнөртдэй. Гагууд өртөж байгаа. Бэж яам гай мархал. Балчсаа одоо наваа харж заяа. Бар Пиноккио юм шиг тий. Тэт балчлаа. Би юу нэг ингээд тааж хэсэг хугацааны дараа энийг ирчихье заяа. За би түрүү юу ярих гэсэн бэ гэхээр одоо энэ маамгийн тос байгаа шүү дээ. Би өнөө энэ тосыг ашигладаггүй миний нүүрэн таарах ингээд нүүрэн дээр батан гараад ярмаар гараад байх юм болоод исэн заяа. Тэгээд ингээд энийг ашиглахаа болоод ингээд өмнө миний нүүрэн таарч исэн энэ тосыг авахгүй. Тэгээд тэр тосоо нүүрэндээ түрхсэн чинь ингээд хэдэн өдрийн дараа алга болсон заяа. Мэдхгүй тийм хөлбөлөөрөө дараа алга болоо явчихдаг уу гэж байхгүй л хат тий. Тэгээд ямар ч лээс энийг дуусгаж яагаад нөгөө тусаа дахиж авч магадгүй эсвэл буцаад олж магадгүй. Тэгээд манай саяхан хүмүүс учраас яасан байж магадгүй нөгөө нэг хуучин гэртээ өргөцсөн байж магадгүй. Тэгээд дараа хуучин гэрлэг очиж жагаад авнаа. Тэгээд би болохоор ингэдэг байхгүй юу? Одоо ингээд тосоо түрхэж дуусаа хатсныхан дараа ингээд гэртээ ч гэсэн хамаагүй нарны тос ингэж түрхэж явдаг байхгүй юу? Тэгэд ингээд шүн болохоор ээжээс минь асуусан байхгүй ээж ингээд шүн нарнаас түрхэж болох юм уу гэдгсэн чинь орой морой шүн юусэн нарны тос түрхэж болдоггүй гэсэн. За ингээд арьс арчилаа минь ингээд дуусчих юм да. Гэтэ ер нь бол арьс арчилгаа байнга хийвэл чиний та юм уу чи эсвэл надаас дүү та юм уу танд ингээд нүрийн ийм арчилгаа сайн хийвэл нүрч ингээд батгахгүй яргүй амар гоё байна заяа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзалтлаа. Дараагийн бичлэгээр уулзалтлаа. Тэр баяртай. Тэгээд лайк and subscribe дараагийн баяртай.